За сая болдог шүүн хэллээ л дээ. Ер нь урд хуулиа хүчингү болгож санал хураалт явагдаагүй болохоор шинэ хуулиар явж байгаа асуудал байхгүй. Хоёр хууль зэрэгсээд явж байгаа асуудал байхгүй гэдгийг бас хэллээ. Энэ бол үнэ. Ер нь 93 оны гэрээний амин сүнс 23-ийн 1, 23-2-ыг хоёуланг нь авсан шүү дээ. Хоёрхан баталсан гэрээг одоо улсын их хурл өөрөө үндсэн хуулийн цэц одоо асуудлыг шийдэх байсан. Хоёрдугаарт нь хууль зөрчсөн олон улсын гэрээг, хоёрдугаарт нь Монгол улсын засгийн газрын байгуулсан олон улсын гэрээг улсын их хурл хүчинг болох байсан. Энийг хоёуланг нь авчихсан. Тэгээд гадаад харилцааны яамны мэдл шилжүүлж байгаа. Энэ бол үндсэн хуулийн маш том зөрчил. Гэхдээ үндсэн хуулийн энэ нэг зөрчил биш ээ. Үндсэн хуулийн одоо 66-гийн нэгийг зөрчсөн байна. 64-ийн нэгийг зөрчсөн байна. Үндсэн хуулийн 25-ийн нэгийг зөрчсөн байна. 38-ийн 9-ийг зөрчсөн. Маш их үндсэн хуулийн зөрчилтэй гэрээ одоо батлагдсан болохоор энэ шинэ гэрээг бол хүчин төгөлдөр мөрдөгч гэж хэлж болохгүй. Хоёрдугаар хуучин хуулиа хүчингү болгоод ийм үндсэн хуулийн олон зөрчилтэй гэрээг явж явах шинжилж амжаагүй завсар янз бүрийн процесс явал тэр алдаа одоо оноо хэн хариуцах юм? Хоёрдугаарт ер нь тэгээд олон улсын гэрээг бол Монгол улсын эрх ашиг, Монгол улсын хувь зүйтэй холбоотой. Энэ дээр бид маш хямдгаа байхгүй бол хуучин түрүүн даваасран гişүү байсан Айбекс Моломын гэрээг гэсэн 99 жилээр Монголын тэнгэрийг гадныханд ямар ч өрсөлдөхгүйгээ өгөх тийм нэг муухай гэрээг их хурл хүчингү болгож ирсэн шүү дээ. Тэгэхээр их хурлын бүрэн ихэд халдсан ийм одоо шинжилсэн нэртэй энэ гэрээг бол яагаад ч одоо хүлээн зөвшөөрөх болохгүй маа гэдгийг хэлмээр байна.